Хамгийн иргэдийн урлалыг төлөөлж тууцад сонгогдож байгаа хүмүүст би бас нэг хэд хэдийн юм маш сайн ойлгож аваарай гэж хэлэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл төлөөлөө удирдах зөвлөлийн 9 хүнийг иргэд яг өдөр тутам ажил хийх гэж байгаа хүмүүс ч бас ойлгоод иж магадгүй. Мэдээж гүйцэтгэх удирдлага, мэргэжлийн байгууллага тэнд доктортой үйл ажиллагаа явуулж байгаа. За төлөөлөө удирдах зөвлөл бол хамгийн гол үүрэг нь бол тухайн байгууллага төр компани засаглалыг яг одоо жишээлбэл хамгийн үр дүнтэй, хамгийн хяналттай ийм компани засаглалыг бий болгоход номер 1 анхаарах хэрэгтэй. Тэрнээс биш одоо юу гэдэг инженер хүн байх хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл одоо яг мэргэжлийн хүн байх хэрэгтэй гэдэг шаардлагыг бол бас тэр бүр 100% тавих нь бол өрөөсгөл. Мэргэжлийн чиглэлийн дагуу зөвлөгөө өгөх. За туузаар хилцэж байгаа асуудал дээр мэргэжлийн хандах асуудал бол мэдээж мэргэжлийн хүн байх юм бол давуу талтай гэдгийг нэгдүгээр анхаараарай. Тэгээд нийтийн аж ахуйд бол хид хідэн тулгамдсан анхаарах сэдвүүд байгаа. Нэгдүгээрт энэ дорн таймыг ер нь нийтдээ Чоолсон хот хэрэглээнийхээ олборлсон усны хэдэн хувийг ашиглаад хэдэн хувийг алддаг вэ? Энэ бол нийтийн аж ахуйн яг эдийн засгийн гол одоо шилбэл алдагдлын хамгийн том суурь байгаа. Тэгэхээр энэ усны алдагдлыг бууруулах чиглэлээр Сүхбаатар инженерээ энэ чиглэл дээр бүр онцгой анхаарч та дараагийн одоо шилбэл нөгөө тайлан мэдээлэл тавих үйл явц дээр энэ дээр бас онцгой яг тууцаа төлөөлж та мэдээлэл өгөөрэй гэж ингэж хүсье. За дээрэс нь төмөр шүүх станцын фильтрийг угаасан зэвтэй ус байгальд хаягдж байгаа. За энэ бол бүгд анзаарахгүй байгаа боловч маш их хэмжээний зэвтэй ус буюу фильтрээ угаасан усаа бид нар байгальд хайж байгаа учраас байгаль орчин дээр нийтийн аж ахуй дээр хоёр асуудал байгааг нэг нь энэ. Хоёрдугаарх нь Чоолсон хотын бохор одоо цэвэрлэх байгууламжийн асуудал бол хүндэрсэн байгаа. Тэгэхээр энэ дээр фильтр угаасан усаа, зэвтэй усаа ямар хэмжээнд хайж ийн, байгаль орчны дүгнэлт, мэргэжлийн байгууллагын дүгнэлт байна уу гэдгийг бас анхаарч туузын зүгээс хяналт тавьж ажиллаарай. Дээрээс нь бохрын цэвэрлэх байгууламжийн асуудал дээр байгаль орчны дүгнэлт ямар юмнууд байна? Тэрийг дараагийн тайлан дээр маш тодорхой танилцуулаарай гэж 3 дахь асуудал хэлье. За дараагийн асуудал бол манай энэ туузад орж байгаа цагиргааны болон санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй хүмүүс нэг зүйл дээр анхаарах нь энэ нийтийн аж ахуй дээр технологийн хөрөнгө оруулалтын хяналт гэдэг юм ер нь ямар хэмжээнд байна вэ гэдгийг бүр онцгойлон анхааралтай авч ажилласаа гэж би санал хэлэх гэж. Өөрөөр хэлбэл нийтийн аж ахуй руу улсын болон орон нутгийн төсвөөс маш их хэмжээний технологийн хөрөнгө оруулалт орж байгаа. Өөрөөр хэлбэл шугам солих, за дээрэс нь одоо нэлээд хэмжээний одоо хөрөнгө оруулалт ордог. Тэрэн дээр ашиглагчийн буюу гүйцэтгэгчийн бүх шатны хяналтаас гадна хөндлөнгийн хяналт гэдэг имийг тууз дээр онцгой анхаарахгүй бол ашиглагч нь гүйцэтгэхэд явдаг олон тохиолдол нийтийн аж ахуй дээр байдаг.